ардчилсан нам өнөөдөр улс орон даяар өөрчлөлт шинжилэлтэнд уриалсан үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ үндэсний хөдөлгөөн өөрөө Монголоо өөрчлөё, Монголдо бүтээе гэдэг агуулгын хүрээнд цаашид үргэлжлэх юм а 3 сар үргэлжлэнэ гэж бид нэр тооцож байна. Яагаад бас үндэсний хөдөлгөөн гэж нэрлэвэ гэвэл энэ бол намын дотоод үйл ажиллагааг илэрхийлсэн нэг аян биш ээ. Энэ намууд үндэснээрээ хөдлөх ёстой цаг дээр монголчууд ирсэн гэж үзэж байгаа. Том өөрчлөлтийн өмнө бид нэр ирсэн. Улс үндэстэн том өөрчлөлт хийхгүй бол бид нэр дэлхийн нийтэд хөл нийлүүлэн алах боломжгүй боллоо гэж үзэж байгаа. Монголчуудын маань мөрөөдөл хаана байна вэ? Та нар бас бие биенээсээ асуугаарай. Бид нар маргааштай нөгөөдөртөө айл гээр аж ахуй нэгж энэ төр засагчийн яг юуг мөрөөдөж арт түмнээ юунд үрээлэн дуудаж байна вэ? Тэр бүхэн чинь алга болчихлоо. Өнөө маргаашаа оочор дараалал ботсон, авилга хэл ахуул, алгун тушаал, айцаар барьцаалагдсан улс төрийн нэг хэсэг болоод хувирчлаа. Мөрөөдөлгүй арт түмэн болоод хувирчлаа. Ийм учраас ардчилсан намаас бас эхэлж байгаа энэ өөрчлөлтийн аян бол өөрөө бас зүг чигтэй гэж үзэж байгаа. Зүг чигтэй. Зүг чиг нь Монголоо бүтээдэг болгож өөрчлөгдөх ёстой. Монгол улсад өнөөдөр гадагшаа гарч байгаа бараа бүтээгдэхүүн ухдаг зөөдөг гарч байгаа бараа бүтээгдэхүүний 96% нь түүхий эд гадагшаа гаргадаг улс орн болоод хувирчихсан. Гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 90% нь эцсийн бүтээгдэхүүн. Тэгэхээр Монголдо бүтээдэггүй зөвхөн түүхий эд гадагшаа гаргадаг, энийг хувааж иддэг, хэрэлддэг, энийн дээр нь их баригдчихэд тоглодог. Энэ мөнгийг тарааж өгч сонгуулийн санд өгөгч хэрэгсэл гэж арт түмнээ үздэг энэ улс орнд ирээдүй байхгүй. Ийм учраас улс орноо өөрчлөлтөнд уриалж, тэгвэл энэ өөрчлөлт нь Монголоо бүтээдэг Монгол болгохын төлөө бид нар ажилланаа гэж үзэж байгаа. Эргээд улс төрчид болоод улс төрийн намынхаа өөрсдийнхөө хилэлцэл үзэж гэж ардчилсан нам эндээс ангид явж хэлж байгаа юу? Энэ бол зөвхөн нэг уриал оозон биш ээ. Энийг бид нэр энэ Монгол улс орныг бид нэр өөдөн татах өөрчлөлтийн дараагийн том давлгаа энэ бол том үзэл санаа гэж үзэж байгаа. Үзэл санаанд очихын тулд үйл хэрэг болж үндэснээрээ оролцох ёстой ийм үйл явцаа. Ийм учраас бид нар өнөөдөр энд улс төр баг ярьж энэ бид нар үндэснээрээ өөрсдийн хэмжүүртэй болёо. Бүтээдэг болёо. Энэ бүтээлийн чинь цаана олон зүйлүүд тодорхойлогдно. Салбар бүхэн, аж ахуй нэгж бүхэн. Жишээ нь одоо манай шинжлэх ухааны тогтолцоо Монголоо бүтээдэг болгож гинүү. Оролцож гинүү. Ихтэй сургууль маань тийм мэрэгжилтэй боловсон хүчнээ бэлдэж гинүү. Тэгээд жирийн иргэдийн амьдрал дээр олон зүйлүүдийг хэлж болно. Яг өнөө жил өнгөрсөн 25 оны дүнгээр Монгол улс сүүлийн 20 жилийн хамгийн цөөхөн хүүхэд төрсөн. 56,222 хүүхэд төрсөн. Сүүлийн 20 жилийн хамгийн цөөхөн хүүхэд өнгөрсөн. Яагаад залуучууд ирээдүйдээ ийм итгэлгүй болчихж байгаа. Нэраа байхад нь эмнэлгийн шалан дээр ханиадаа бол очиж хэвтэн. Цэцэрлэгтээ сулаагаар орно. Дунд сургуультай 3-4 ээлжээр хичээлнэ. Зардал нь ихтэй сургуульд тэр айлыг ядуурлын игнэнд орно. Сургууль төгсөөд гадагшаа гарахад визэнд очирлоо. Ийм учраас тэр эцэг эхчүүд чинь ирээдүйдээ итгэлгүй болчих. Хөгшчүүл нь тэтгэвртэй гараад ядуурлын игнэнд. Энэ бүгдийг ярил энэ улс оронд чинь өөрчлөлт хэрэгтэй. Өөрчлөлт нь өөрөө зүг чигтэй, зүг чиг нь өөрөө Монголоо бүтээдэг болохын төлөө ажиллах ёстой гэдэг л юу хийх юм бол. За энэний хүрээнд тодорхой зүйлүүдийг бас хэлье. Одоо бид нэр энэ өөрчлөлтөнд бас манлайлагч байх ёстой. Ардчилсан нам энийн дээр ажиллана. 3 сарын хугацаанд бид нар нийт хүн амынхаа 1 сая орчим иргэнэ өөрчлөлтөнд уриалж тэдэнд байгаа тулгамдсан асуудлуудаа бид нэр нэгтгэн бид нэр авч ирнэ. 100 мянган гол үзэл санаа нь бүтээдэг болох. Үйлдвэр барих гэдэг бүтээдэг хэсгийн чинь жижигхэн хэсэг нь. Үйлдвэрлэгч. Жишээ нь одоо би чамд өөрчлөн нэг жишээ хэлье. Зүүн Азийн одоо Бангладеш, Шри-Ланк, Филиппин гэдэг орнууд үйлдвэр хийж чаддаг. Эдгээр бүтээж чаддаггүй. Бусад одоо энэ чиний барьж байгаа камер iPhone утсыг чинь Америкт тэр оюун санаагийн бүтээгээд бусад наад орнуудад чинь түүхий эдийн хийлгээд
тэр өнгөт металл, хуур элементүүдийг нь аваад тэр бүтээдэг улс орн чинь хөгжөөд байна. Бүтээдэггүй тийм энэ дотор үйлдвэр орно, энэ дотор оюун бодол орно, эрдэм мэдлэг орно, шинжлэх ухааны тогтолцоо орно. Энэ бүгд нийлжээж бүтээн гэдэг Монгол бүтээн гэдэг нь Монголд үйлдвэрлэнэ гэдгээс агуу том зүйлийн тухай энэний цаана философос хэрэгдэнэ гэдгийг хэлээ. Тэгээд бид ганц хоёр тоо та нарт хэлчихье. Бид нар бас энэ аяны хүрээнд, энэ хөдөлгөөний хүрээнд 1 сая орчим иргэнтэй бид бүгд зохион байгуулалтанд орж улстай яриа бид нар бие биенээ сонсох ёстой гэж бодож байгаа. 100 мянган гар барилт, амьд харилцаа 100 мянган гар барилтанд зорж байгаа. Энэ бүхэн явсаар байгаад бид нар Монголыг өөрчлөх 100 саналыг тодорхойлон гаргаж ирье. Энэ 100 саналыг 100 шийдэл болгоё, 100 бүтээл болгож хувиргая. Арчилсан ном 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд, 28 оны улсын их хурлын сонгуульд салбар бүрийн 100 шийдэлтэйгээ бид нар оролцсноо. Бид нар зөвхөн сонгуульд нэр дэвшиж хийзээ тодруулахгүй. Энэ аяны хүрээнд бидний хүсэж буй ардчилсан ерөнхийлөгч гэсэн санал асуулгыг бид нар бас явуулнаа. Бидний хүсэж буй ардчилсан ерөнхийлөгч. Энэ ардчилсан ерөнхийлөгч үйл ажиллагааны хувьд, бодлого зарчмын хувьд, үүх түүхийн хувьд ямар хүн байх ёстой гэдэг зарчмыг бид нар асууна. Энэ дээр нэмээд ямар хүмүүс нэр дэвшиж болох тухай бас бид нар иргэд болоод намын байгууллагуудын саналыг нэгтгэж ажилланаа гэж бодож байгаа. Улс төрийн намууд одоо бүлгийн дараагаар давхар ажиллаж байгаа манай дөрөв хийцгүй. Та бүлгийн дараагаа өгнө гэж хэлсэн шүү дээ. Энэ чуулга ихээр та Үүнээс хойш нэлээд халдсан хэрэгжлээ. Тэр за энэ асуудлыг жижигтэн ярих, энэ жижиг асуудал жижигтэн ярих энэ дөрмээр хориглогдоогүй зүйл. Энэ би бас хорын чуулганаар бүлгийн дараагаа шилжүүлье гэдэг нэг гишүүдийн зүгээс тодорхой хэмжээгээр хойш нь байж хын зүйтэй гэж хойшлоод явсан энэ зүйл байна. Улс төрийн нам одоо улс орныг өөрчлөхийн тулд сонгуульд ялд байгуулах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж эрх мэдлээ авч ээж ер нь бол дөрвтэй өөрчлөлтийг хийн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн маш олон удаагийн сонгуульд ялагдал хүлээлээ. Дотооддоо энэ ялагдлынхаа одоо үндсэн шалтгааныг юу гэж хардаг? Бид нэр нэгдүгээрт нь том үзэл санааныхаа төлөө явах ёстой. Хоёрдугаарт нь сая одоо бидний ярьж байгаа энэ өөрчлөлийг бүтээе одоо үндэсний хөдөлгөөн болоод өөрчлөлий гэдэг нийгэмд бугалдсан байгаа, ил гарахгүй байгаа олон асуудлыг буюу сөрөг хүчний чиглэлд бид нэр илүү үйл ажиллагаа бас явуулах ёстой юм байна. Хоёрдугаарт нь бид нэр энэ шинжлэлийг бүтээе гэж байгаа нь зөвхөн нэг сүрдэг, шүүмжилдэг сөрөг хүчин байхгүй. Энэ улс орныхоо төлөө хөгжил дэвшлийн төлөө бодлого шийдлээ гаргадаг улс төрийн хүчин байна. Ийм учраас энэ өөрчлөх бүтээх гэдэг үзэл санаа өөрөө бас Монгол улсын төлөө дээрээс нь бас арчилсан намын одоо үйл ажиллагааны стратегийн нэг хэсэг гэж бас ойлгож байна. Иргэд үндэсний хөдөлгөөн гэхээс илүүтэйгээр яг энэ эдийн засгийн үнэлтэнд орсон шатхуун нүн өссөн гэдэг энэ нөхцөл байдал бодит үйлдэл, бодит шийдвэр хүлээж байгаа л та. Тий, наад өөрчлөх гэдэг үзэл санааны чинь дор эрчим хүчээ яаж өөрчлөх? Наад шатхууны энэ хараат байдлыг яаж өөрчлөх? Энэ дээр үйлдэл, үйл ажиллагаа, энэ дээр санал шийдэл гаргах. Жишээ нь гэх мэтэр энэ эрчим хүчний энэ хараат байдлыг нэг улсаас хараат байдал. Жишээ нь одоо манай монголчин занартаа, нүүрсээ шингэрүүлэх боломжтой эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч маш олон боломжтой орно шүү дээ. Энэ бүхэнд яагаад өөрчлөлт хэрэгтэй гэхгүй. Энэ бол жишээнүүдийн энэ өөрчлөлийн аяны нэг хэсэг байна.